Аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх төрийн бус байгууллага болох нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжид чуулгана 4-р сарын 27-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Чуулганы нээлтэд аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Дэлгэр сайхан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Пүрэвганд, аймгийн засаг даргын орлогч Жаргал сайхан уран чимэг нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. Мөн улсын хурлын гишүүн Улаанбаатар хот дох Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга Бямцогт, улсын хурлын гишүүн Батнасан нарын мэндчилгээг орон нутаг дахь бие төлөөлөгч нар уламжлаж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж намын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн нэр бүхий эмэгтэйчүүдийг аймаг орон нутгийн болон намын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулсан юм а. Энэ үеэр аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх нийгмийн арчлал Монголын эмэгтэйчүүдийн холбооны өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг тус холбооны тэргүүн амар жаргал танилцуулж сан солилцлоо. Мөн журмын дагуу зохион байгуулалтын асуудал хэлцэж тус холбооны тэргүүнийг шинжлэх асуудлыг хэлэлцсэн юм. Холбооны тэргүүнд Үлзийхүү амар жаргал чулуун чимэг цэрэн дулам нарын нэрийг дэвшүүлж, чулуун чимэг цэрэн дулам нар өөрийн хүсэлтээр нэрээ татан Үлзийхүү амар жаргал нарын төлөө санал хураалт явууллаа. Санал хураалтад 147 төлөөлөгч оролцсноос 71 төлөөлөгч амар жаргалын төлөө, 76 төлөөлөгч Үлзийхүүгийн төлөө санал өгч холбооны тэргүүнээр Үлзийхүү сонгогдсон юм а. Уг чуулганаар болохоор өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлын тайлан, цаашд хийх ажлын зорилтуудыг мөн дэвшүүлж ажилласан байгаа. За мөн журмын дагуу бүтэц бүрэлдэхүүний асуудлыг шийдэж, нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Үлзийхүү дарга маань сонгогдож, нийтдээ цаашдаа 15 тэргүүлэгчдийн хамт ажиллахаар боллоо. Цаашид бидний гол ажлын зорилт маань гэх юм бол намынхаа дөрвөн журмын дагуу ажиллахаас гадна төрийн бус байгуулахаа гишүүдийн тоог нэмэгдүүлэх, гишүүдийнхээ оролцоог хангах, мөн эмэгтэйчдийнхээ дуу хоолойг намын бодлогын болон төрийн байгууллагуудаа шийдвэр гаргах түвшинд нь хурц ажиллахаар зорилт төвшүүлэн ажиллахаар болсон. Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх нийгмийн ардчлал Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь 4 жил тутам ээлжид чуулгана зохион байгуулж хийсэн ажлын тайлан хийх ажлынхаа зорилтыг тодорхойлдог байна. Энэ удаагийн чуулганд 17 сум тус бүрээс 5, урилгаар 20 нийт 160 гаруй төлөөлөгч оролцлоо.